Сонсогч та Формула радио FM 98.1-ийн жолооч таны дуртай дуу нэвтрүүлгийг хүлээн аван сонсож байна. За би та нарт нэг дуунаас 1985 оны хувилбарыг таагдаад нэг Кискений сонсгоот ёо. Слышу голос из прекрасного далека, голос утренний в серебряной росе. Слышу голос и манящая дорога кружит голову, как в детстве карусель. Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь, а чистого истока. Прекрасное далеко, я начинаю. За энэ бол та бүгдийн нөгөө хүсэн хүлээгээд надаар яриулах гэдэг нөгөө Прекрасная далеко гэдэг дууны 1985 оны яг кинон дээр дуулагдаж саундтракаар нь гарсан хувилбарыг та бүгд мань эхний бодгийн сонслоо. За тэгвэл одоо би энэ тухай ярьж гэн. За энэ Прекрасная далеко гэдэг уг нь бол яг үгээрээ бол би мэдээд байгаа. Прекрасная гэдэг чинь гоё, далеко гэдэг бол хол гэсэн үг байхгүй юу? За тэгээ би энийг яг өөрийнхөө монгол хэлэнд орчуулж байгаагүй юм байлээ. Мэдээд идэг. Яг ингээл англи гэнэ хэлээр. Орсоор би чинь бас орс лангугтай, англи лангугтай. Испани лөө. Яа бас галт нэг испани лангуг студентаг ярихад бас галт орж ирээ гарцсан. Тэр ч одоо гараа явуулсан байхгүй. Тийм тэр идэл байсан юм даа. Тэгээд нэг удааг л хэрэглэгдэх юм байсан. Нэг удааг маск гэдэг шиг юм байсан. Тэгээд юу яасан юм аа? Мэддэг мөртлөөс би ерөөсөө орчуулж байгаагүй юм байлээ. Тэгээд яг Прекрасная далеко гэдэг бол сая бол би орчуулгахдаа яг алс холын сайн сайхан гэж орчуулж байгаа юм л да. Ягаад ч одоо энэ 40-50 жил болоход ерөөсөө орчуулж байгаагүй юм. За тэгээд энэ дуу болон кино бол ерөөсөө 1985 онд бол олонний хүртэл болсон. Ирээдүгээс ирсэн зочид гэдэг нэртэй яг махчад орчуулвал ийм нэртэй одоо уран сайхны кино, хүүхдийн кино юм байгаа юм. Олон ангитай. Тэгээд нэг тэр нь нэг хөөхөн 1985 он руу 84 он руу ч илүү орж ирж байгаа 2000 оны хүүхдийн тухай. Тэгээ 2000 оныг яаж ирээдүгээр харуулдаг гэж анх ингээд тэр нэг давцгар шар банд байгаа юм л да. Тэгээ тэр ингээд самсгүй нэг ирээдүг рүү явсан чинь 2000 онд ингээд машинууд нь нисээ. Тэгэл ингээд хүмүүс нэг юм сонин яваад ингээд амар 2000 он гэж чинь бол ингээд хөгжилтэй бол баг нисдэг машинтай болно гэж тухайн үедээ бол бодчихлээ хийсэн. Зохиолчд бол одоо зөгнжээжээ. Тэгтэл одоо бол 2000 очоод одоо 2025 он одоо нэг зүү нисдэг машины сураг дуулдаж эхэлж байна шүү дээ. За тийм ээ. Ийм л байна. Тэгээ энэ кино бол өөрөө хүүхдийн киноны одоо ерөнхий таймын ярьж игэл тэр ирээдүгээс нэг хоёр хулгайч 1980 хэдэн он руу ороод ирдэг байхгүй юу? За араас нь нөгөөдхий чинь хөөгөөд нэг 12 3 насны нэг жоохон сургуулийн сурагч охин Алис гэдэг нэртэй нэг хөөрхөн царайлаг охин ингээд тэр ирийн араас хөөжилдөж орж ирж байгаа тухай гарч ирдэг байхгүй юу? За ингээд хөөжилдөн болдог. Гэхдээ 80 тэр ирээдүйн охин бол одоо тэр 84 оныхоо сургуулийн 6 дугаар ангийн сурагчтай нэг ангид ордог. Тэгээд нөгөөдх чинь ингээд биеийн тэмрийн хичээл оронгууд 9 м өндөр харайж мараагаал. Тэгээд амар. Тэгээд 9 давхар байшингаас шууд өсрөөл хонголдоо шиг ингээд зүв зүгээр буугаал. Нэр тэгж гардыг үе. Чи нэг л инээж ядаад байгаа. Гэхдээ нэр канон дээр тэгж гардаг байхгүй. Тэгээ өсрөөл биеийн тэмрийн багш нь асуугаал. Чи одоо ямар амар чи баг ингээд энүүгээрээ олимпиад орох хэмжээнд байна штэ. Том тэмцээнд орох хэмжээнд байна штэ. Чи тэгээд тэндээ бол одоо ингээд одоо хотынхоо шигшээ мэгшээд байсан гэж. Гэхдээ би багшаа би ерөөсөө биеийн тэмэр дээрээ сайн би дунд зэргийн хүүхэд байсан гэж хэлж гардаг байхгүй юу. Тэгээ тийм байдгийн. Тэгээд нөгөө хоёр дээрэмчнтэйгээ хөөцөлдөөл барайл хамгийн сүүлд нь Алис охин бол ингээд ирээдүгээрээ буцдаг. Яг ирээдүгээрээ буцаж байгаа хэсэг дээр яг энэ Прекрасная далеко гэдэг дуу баг бүтэн хувилбараараа яг одоо энэ ард явж байгаа хувилбараараа ингээд нэг лифтний хаалга шиг юм онгоогоод нөгөө Алис охин чи эргэж хараад нэг юм гунгийн царай гаргаад нөгөө үлдэж байгаа хэдэн 6 дугаар ангийнх нь нэг тий нэг өстой нэг хагцж ядаад ингэж байгаа. Яг тэр хувилбар дээр яг энэ дуу бүтэн явдаг юм л да. Тэгээд энэ дуу бол 1985 онд гарч ирээд кино нь бол хөөргөн хийт болсон. За Монголд бол бид нар бол нөгөө 4 орвын киногаар бол их үздэг байсан юм. Бүтэн сайн
өдрийн 4 цаг 10 минутаас хүүхдийн кино гэдгээр үздэг байлаа. Сургачийн хүүхдийн амралтаараа энэ киног л үздэг байлаа. Киноноосоо илүүтэйгээ баг дууг нь илүү таашаадаг байсан үе л дээ. За энэ Прекрасны далеко гэдэг дуу бол одоо кинотойгоо зэрэг гарч ирсэн 1985 оны Meridian гэдэг хамтлаг энэ хөгжмийн хамтлаг бол энэ дууг дуулсан. За тэгээд дуу бол гарсан даруйдаа ерөөсөө Орос орныг бүхэлд нь байлдан дагуулсан. Ганц Орос орн гэхгүй л дээ. Тухайн үеийн одоо социалист лагерын одоо улс орнуудад бол ерөөсөө шууд хийт болсон. Алтан хийт болно гэж байдаг бол тийм байна. За тэгээ энэ дуу бол ийм утгатай юм байлээ. Би тэгээд яг юугийн дөр Орос хэлэн дээр байгаа бадгийн нэг хальт мөлт ингээд орчуулж өгье л да. За би алс холын сайн сайхны дуу хоолойг сонсож байна. За мөнгөн шүүдэрт өглөөний дууг сонсож байна. Мөн дуу хоолойг сонсож байна. Энэ сэтгэл татам сайхан дуу хоолойг миний толгойг яг эргүүлээд яг л хүүхдийн нөгөө тойруулгын тоглоом дээр эргэлдэж байгаа юм шиг л миний толгойг эргэж байна гэж ингэж гардаг. За үцгэлэнт сайхан холын газар байна. Надад битгий хатуу хандаараа. Би үцгэлэнд алсын хол газрын аяллыг би одоо эхлүүлж байна гэсэн утгаар ингэж би махчилж орчуулж байгаа шүү. Би ямар яруу найрагч байгаа шүү дээ ямар. Тэгээ иймэрхүү утга агуулгатай дуу юм байгаа юм аа. За тэгээд энэ дуу бол үнэхээр бол бас л одоо яасан. Тэгээд дууны агуулга болон киног нарих юм бол ерөөсөө ийм агуулгатай юм. За хүн болгон бол өөрийг нь хүлээж байгаа аз жаргал амар амгалантай ирээдүйг мөрөөддөг. За энэ бол тухайн үеийн социализмын зөвлөлт холбоот болон ер нь социалист лагерын орнуудын хувьд бол энэ тухайн үндэсний үзэл санаа болж байсан. Бүгдээрээ ингэж социализмын байгууллагууд ирээдүйд нэг сайхан юм хүлээж яана гэдэг ингэж хүлээдтэй. Бид нар ч гэсэн ялгаагүй. Социализм гэдэг юм байгуулжингууд хүн болго ингэ баян амьдрна. Ямар ч одоо хувийн өмч гэж байхгүй. Ингээд нэг сайхан гоё ирээдүй биднийг хүлээж байгаа гэл тим юм руу чинь тэмүүлдэг байсан үе л дээ. Ингээд бөө итгэл найдвар л одоо байлаа шүү дээ бидний хувьд бол. За ингээд харин энэ итгэл найдвар энэ одоо улс төрийн одоо үзэл суртал явж штэ. Одоо нэг ирээдүйг бүтээх, коммунизмыг бүтээх гэдэг чинь бид нар чинь. Ингээ энэ санаан дээр тоглолт хийгээд тэр Юри Энтони гэдэг одоо хүн бол ирээдүгээс ирсэн зочин гэдэг ингээ кино зохиолыг бичээд кино хийсэн. За тэрэн дээр нь дагуулад алс холын сайн сайхан гэдэг энэ дуу бол бас давхар ингээ бичгэрж гарч ирсэн байт юм л да. Гэхдээ бид нэр монгол хэлэн дээр үзэхдээ болохоор харь гаргийн гीчд гэдэг нэртэйгээр үздэг гэсэн. Яагаад гэдэг вэ? Уг нь бол ирээдүгээс ирсэн зочид гэдэг нэртэй юм баггүй юу? Тий, яг орос хэлээр орчуул. Гэтэ бид нэр монгол хэлээр орчуулахдаа харь гаргийн гीчд гэж орчуулсан. Ийм юм байгаад байгаа юм. За манайхан ч бас орчуулахдаа гоё орчуулсан юм шүү. Халилттай манайхан ч бас сайн. Солонгосын нэг All In гэд кино байдаг шүү дээ манай ихаахын. Тий. Тэгсэн чинь тэрээ нөгөө 3 марлаад энэ. Харин тийм дээ. Яа, тэгээд орчуулсан нөгөө нэг орчуулгын бас нөгөө халил нь бас тийгэн дээш байдаг гэсэн шиг байна тий. Манайхан ч ер нь монгол хэлэн дээр л гачин сайхан хөгөөж орчуулж ирнэ дээ. Би гэхдээ энэ яг Прекрасная далеко гэдэг дууг хамгийн анхны хэддгээр ангитаа ч юм битээ. Урлагийн үзлэгээр нөгөө нэг хоор дуудуулдаг штэ нэг урлагийн үзлэг дээр одоо нэг гоцлол дуу тэгээд нэг гоцлол бүжиг ингээл номерууд өгчдөг. Тэгээ хоор доон дээр манай сургуулаас одоо энэ дууг дуулъя шүү гэд өгчээсэн бохгүй. Тэгээ би хамгийн анх энэ дууг тэгж цээжилжсэн. Тийм үү. Чи надаас илүү хэлсэн байсан. Тэгээ тэр чинь одоо юу юм бэ? За эцнийг 7 8 8 дугаар анги манг ч юм. Кавер дуун дээр нь яшиг чи дуулчих юм уу? Тэгээд яг нэг хоор дуу гэд манай одоо нөгөө ангийнхан ч тэг ингээд одоо тэр чинь нөгөө анги ангаараа л нөгөө нэг өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгээ 7 8 гэл ингээл. Тэгээ тэгж яхад яг хоор дуун дээр нин дууг өгчээсэн бохгүй. Тэгэхэд би анх ийм дуу байд юм байна. Ой дуу байна да. Тийм. Тэгээ орос нөгөө нэг манайх ч бас нэг орос хэлэн дээрээ бас нэг үе үе нэг дуу үздэг. За. Тэгээ нөгөө нэг урлагийн үйлчлэгээ нөгөө удирдамж ингэж гардаг штэ тий. Тэгэж гарч яхад манай орос хэлний багш ингээд энэ дууг ингээд зааж байгаа байхгүй юу. За ийм дуу шүү, ингэж дуулаа шүү гэд ерөөхдөө яг нөгөө удирдамж гарснаас хойш яг зааж байгаа. Тэгээ хамгийн анх миний сурч ирсэн яг энэ дууг бол би яг тэгж анх бүрэн хэмжээнд чэдэлсэн орос дуу байна. За тэгээд энэ дууг бол ер нь бол гарсан цагаас нь авахгүйл Оросын одоо үе үеийн одоо дуучид янз янзаар дуулж исэн. Үнэхээр бол одоо бас л дуу нь бол нэг сайн дуучдыг сайн дуу бол дуучдаар өртөөлж явна гэдэг шиг яг тийм дуу юм байгаа юм. Тэгээд энэ дууг бол би ингээд YouTube-ээр хайхад бол одоо ингээд сүүлд шинжлээд каверлаад дуусан маш олон дуучид байгаа юм. Гэхдээ нэг дуучин өнгөрсөн жилийн хавар одоо тесрэлт хийлгсэн. За энэ бол нөгөө Саша Капустина гэдэг одоо залуухан хүүхэн 20 эдтэй залуухан
бүсгүй дуулаад за ахаад одоо супер хит болгосон. За тэрийг чи одоо ахаад нэг тавьж игнүү дээ. Слышу голос из прекрасного далека, голос утренний в серебряной росе. Слышу голос и манящая дорога кружит голову, как в детстве карусель. Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь от чистого истока. Прекрасное далеко, прекрасное далеко, я начинаю путь. Слышу голос из прекрасного далека, он зовет меня в чудесные края. Слышу голос, голос спрашивает строго: а сегодня что для завтра сделал я? Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь от чистого истока. Прекрасное далеко, прекрасное далеко, я начинаю путь. Да-да-да. Я клянусь, что стану чище и добрее. Я клянусь, И в беде не брошу друга никогда. никогда. Слышу голос и спешу на зов скорее. По дороге, на которой нет следа. Прекрасное далеко, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь от чистого истока. Прекрасное далеко, прекрасное далеко, я начинаю путь. Гоё гоо. Энэ Тийм бол байна. үнэхээр бас тусахад болсон юм билээ. Янз юм шүү. Энэ зөвөр яг нэг ярилцлаганд орж явах үедээ дууссан юм шиг байна. Шууд Тийм. ингээл чи үе дээр шиг ингээл ширээний ард сууж байгаа л аа. Хөтлөгч нь бүр ингээ үү гээл өөр зэрэг. Ингээл ингээл ингэж байгаа. Тэгээд араас нь хөтлөгч нь бас араас нь вокал хийж дуулнаа энэ дээр чинь. За энэ Капустина гэдэг одоо бас залуу дуучны талаар бас нэлээд хүмүүс сонирхож байгаа байхаа. Энэ бол 1999 оны 7 сарын 29-нд Ярослав Мужийн Пречистой гэдэг тосгонд төрсэн тосгоны одоо хөдөөний биднийхээр бол хөдөөний хүүхэд байлээ. За тэгээд энэ охин бол ээжтэйгэн эмээ өвөөтэйгөө охин дүүтэйгээ амьдардаг байсан. Тэндээ Ярослав Мужийн тосгондоо. За тэгээ баг багасаа бол дуулах авьяастай байсан. За дуулах авьяасыг бол ээжээсээ өвлөж авсан гэдэг юм байлээ. Ингээд хөдөөний тосгоны нэг юм хөөрхөн жижиг охин байсан. Дуулах авьяас нь бол ерөнхийдөө 12 настайгаас эхэл тодорч эхэлсэн байт юм. 12 настайдаа бол нэг юутайгаа нийлээд одоо тухайн тосгоныхаа театрт бол ингээд хөөрхөн жижигхэн одоо дуу муу гоцол дуулаад ингээд цойлж гарч ирсэн. За тэгээд ерөнхийдөө бол эн чинь 2013 оноос эхлүүлээд энэ хүүхэн чинь ерөнхийдөө бол олонний анхаарлын төвд орж ирсэн байгаа юм л да. Яг нь 14 онд энэ охин бол юу яасан? Kinder Music King гэдэг одоо дууны уралдаанд. Kinder Music хэр хүүхдүүдийн Kinder Music тий хүүхдийн хөгжмийн хаан гэдэг одоо нэвтрүүлэг юм л да. Монголчл бол Монголын нэг баг voice шил юм шүү. За тийм ээ хүүхдүүдийн voice л багхгүй юу. Монголын ч гэж те voice нэвтрүүлэг. Тий хүүхдүүдийн voice-тэй бол энэ хүүхэд бол охин бол шууд ингээл шууд төрүүлсэн. Ингээ энэ бол ерөөсөө шууд ингээл тэр үеэсээ эхлүүлээд ерөөсөө Орос орон даяар энэ охины нэрийг бол ерөнхийдөө гадралдаг болж гисэн байгаа юм л да. Тэгээд 17 онд эн чинь 10 дугаар ингээд төгсөөд 2017 онд 10 дугаар ингээд төгсөөд шууд Москва руу орж ирсэн. За тэгээд
ээж нь гэрийнх нь бол мань нөхрөө чинь бол дуучин болохгүй ш өөр чиглэлээр явуулах сонирхолтой байсан. Нэг эмнэлгийн чиглэлээр явуулах сонирхолтой байсан байдаг баха. Тэгсэн чинь өөрөө бол үгүй би ер нь урлагаараа явна гэд ингээд урлагийн замаа шууд сонгоцсон. За тэгэхдээ ер нь энэ цагаас авахгүй бол мань хүн чинь бол YouTube дээр бол өөр ингэсэн блогоо хөтлж гисэн байдаг. Гэхдээ YouTube-ийн энэ сувгийг бол өөрөө нэгээгүй нэг одоо фэн нээж гисэн. Одоогоороо тэр YouTube сувгаа бол мань хүн бол ашиглаж авдаг. Тэгээд энэ охин бол өөр ингэсэн яг ингээд супер хит дуу яг зохиолын дуу бол яг сүүлд 18-9 оноос бол хийж гисэн л дээ. Ер нь бол дандаа каверд болдог гэсэн. Шууд ингээд YouTube-ийн блогоо хөтлж байгаа л шууд ингээд кавер дуулаад ерөөсөө би одоо өнөөдөр бол би энэ дууг хийнэ. 7 хоног болгоны 3 дахь болон хагасаа өдөр ийм блогоо хөтэлт юм байлээ л дээ. Одоогоор хөтэлдэг юм байлээ. Тэгэл би өнөөдөр энэ дууг дуулна гэж дуулдаг, тасархай дуулдаг хэвээр. Йоо, түргийн эмэлтэй дуугийн ч гоё дуулна, саяны шиг юм удаан эмэлтэй дуугийн ч гоё дуулна. Ингээл энэ охиныг бол ерөөсөө яг ихэн зургуу 100 мянган дагагч дагдаг. За одоо бол эн чинь юу лээ 9 сая дагагч дагдаг гэсэн баха энэ охинч. За бүр ингээд Оросдоо бол супер хит болцсон. Ийм байгаа юм. Ийм л одоо мундаг сүрхий дуучин байлаа л да. Тэгээд энэ охин бол ер нь бол юу яасан. За тэгээд 20 оноос хойш бол ерөнхийдөө бие даасан одоо тоглолтууд хийгээд ер нь одоо бол Оросдоо бол энэ бол ер нь тэгээд ер нь бол өстой залуу цойлж байгаа оддын тоонд орж явж байгаа ийм мундаг дуучин байгаа. Тэгээд өнгөрсөн жил гэхэд зүгээр ингээд телевизийн нэвтрүүлэг дээр орж ирэл Прекрасная Далеког дуулахад л зүгээр Орос орн бол зүгээр ганц Орос орн биш үү? Бид нар хүртэл ингээд дагж байгаа л тийм ээ. Жинхэнэ нуурж болсон. Нэг яг мэдгүй ч дуулаагүй тий хүмүүсийн одоо бас яг тэр үед нөө байлдан дагуулж ирсэн бас нэг олон жилийн өмнө тийм дууч ингээд гэнт тесрэлт толгоод ингээд дуулаад ороод ирэхээр чинь тэгэл хөөх энэ дууч чинь ингэж гоё дуулд юм байна гэл ингээд тэгсэн. Тэгтээ угаасаа ерөөсөө энэ одоо энэ Оросууд байна нөгөө хар арьснууд байна хоолоо моолоо зүгээр ярихан байхгүй маа ёо. Тэгээ энэ охин чинь айгүй юм хөөрхөн нүүрэмгий. Тэгээ ингээд баг ингээд нэг юу яж байгаа ингээд хөдөө гадаа явж байгаа бичлэг мичлгүүдээ ингээд оруулаад тэгээ хөдөө мөдөө явж байхдаа ингээд зүгээр л одоо ингээд хүнтэй хамтарж байгаа л шууд зогсож байгаа дуулаад тэрийг ингээд YouTube дээр байрлуулдаг. Гэхдээ ямар ч үед бол үнэхээр гоё дуулдаг. Өстой алтан гургалдаа шиг хоолойтой юм залуу дуучин байлаа. Одоо бол эн чинь 99 оны хүүхдүүд чинь 26 настай цэл залуу. Ийм юм байгаад байгаа. Тэгэл одоо ийм нэг дуучин л одоо энэ Прекрасная гэдэг Далека гэдэг дууг дуулаад одоо супер хит болгоод ингээл гаргаад ирлээ дээ. Тэгээ өөрийнх нь одоо энэ охиныг ингээд одоо бас нэг энэ охины нэг онцлог байгаад байгаа юм. 100 гацар дээр дандаа юм мингтэй юм шиг байдаг. Ер нь бол яг ингээд будаагүй үедээ нэг 2-3 юм цэгэн мингтэй юм байлээ. Гэхдээ энийг ингээд хөөрхөн юу ягаад нэг чанаг долоо болгоод ингээд дандаа ингээд нэг тоглолтын хувьд ингээд тодтогоод ингээд 100 гацар дээр чанаг долоо болгодог. Шүдэн ийм жах ийм жах ийм сэрвгэр юм ингээд ирвэхэ шиг үүдэн дээд талын үүдэн хоёр шүдэн ийм сэрвгэр дүү юм байгаа. Тэгээд тэрүүгээр их имиж болдог. Тэгээд эхлээд яг ингээд үзэж яхад бол яг тэр нэг арай хэдэн жилийн өмнө бичлэгүүдийн болохоор дандаа минггүй талаасаа юм уу эсвэл их зурдаасаа ингээд зураг авдаг байсан. Плана тавилдаг байсан. Одоо бол харин тэр нэг мингэн өөрөд нь баг ингээд хит болоод ингээд зүүн талаасаа мингтэй талаасаа их зургаад аруулдаг болсон. Ийм учир жанцантай юм байлээ шүү. Айгу хөөрхөн охин. Өө энэ ч тест айгу хөөрхөн цоглогоо. Бас нэг Орсын бас нэг айгу бас нэг хоолоо моолоо бас нэг жоохон охин зав. Гэхдээ одоо яг нэг жоохон том болсон л да. Бас ингээд жоохон бахаас ингээд дуулаад нэг нэвтрүүлэх тэмцээн ингээд ороо явдаг. Бас Орсууд бол ер нь бол мэддэг л баг. Зүгээр алж шít хоолоо моолоо зүгээр жоох юм байж зүгээр том хүн шиг ингээл дуулаад явж байдаг. Тэрхүү Орос хүүхдүүд бас байна шүү цаанчин. За нэг иймэрхүү түүхийг л би одоо Прекрасная Далека гэдэг дууныхаа хүрээнд бол ярьж өгөр бэлдлээ дээ. Тэгээд хүмүүсийн бас одоо хамгийн дуртай сонсох дуртай дууг бас гоё хоолой гоё одоо имижээр дуулсан энэ залуу Саша Капустина гэдэг юм залуу дуучин бол одоо бол Орос оронд бол жинхэнэ бас л хүчийг авч дээшээ цороож явал ийм л залуу дуучин байна да. Сонсогч та Формула Радио FM 98.1-ийн жолооч таны дуртай дуу нэвтрүүлгийг хүлээн аван сонслоо.